Галзуу уулганд дуртай хүмүүс ч байдаг, дургуйч хүмүүс маш олон байдаг. За би хувьдаа галзуу уулганд маш их дуртай. Би орнуудаар аялах болгондоо заавал хамгийн өндөр хамгийн экстрим галзуу уулган дээр нь очиж заавал сууж тэрнийг аимшигтай адреналиныг мэдэрснээр миний санаа амардаг. Өнөөдөр хэдүүлээ улс орон аюудаар болж байсан галзуу уулгантай холбоотой эвгүй явдлуудыг iceberg системээр тайлбарлах болно. Iceberg-ийн дээдлийн surface level дээр ерөнхийдөө арай гайгүй явдлуудыг ярих болно. Тэгээд deep-ийг тусмаа илүү амар эвгүй тохиолдлуудыг тайлбарлах болно. Тийм ээ. Тэгэхээр энэ миний шинээр эхлүүлж байгаа series буюу Iceberg Stories. Юуны өмнө бичлэгээ үзэхээс өмнө лайка дараарай. Тэгэхгүй бол өнөөдөр орны чинь дор маш том заваан тийм аалз байх болно. Тэгэхээр лайка дарсан дээр өх гэж би бол хувьдаа бодож юм. Тэгээд бичлэгтээ орцгоё. Зөвхөн Оросд байдаг галзуу хулган буюу Пуужин хэмээх нэртэй юм галзуу хулган байдаг юм байна л да. За энэхүү галзуу хулган нь 2хон бүдүүн троосоор бэхлэгдсэн буюу агаар дээр 60 км/цаг хүртэлх хурдтай ингэж иргэдэг гэдэг чинь. За ер нь яг л Пуужин шиг л гэсэн үг. За энэхүү галзуу хулганы бүр ингэж ямар ч асуудалгүй тоглоом байсаар ирсэн. Тэгээд маш олон хүмүүс очрлож тэрний тоглоомыг тоглох гэж орслоо хүмүүс бүр очдөг байсан гэх тэгнэ яг тухайн үедээ. За тэгээд нэгэн сайхан өдөр гай болж нэг асуудал гарсан. Яасан бэ? 2хон троосоор бэхлэгдсэн байсан гэдгсэн дээ. За яг тэр асуудлаас чинь болоод 2 тросынх нь нэг нь тасарсан байдаг. Та нар төсөөлөд үзтээ. Агаар дээр амар өндөр дээр ингээд 60 км/цагийн хурдтай ингээд эргэж байгаа. Тэгсэн чинь ингээд нэг трос нь ингээд салжлаа. Та нар ингээд бүр агаар дээр савгадаад айгаад ойрлоод паник чинь ингээд боддоо. За тэгэд ашгүй ямар ч хүн гимтэж бэртэж ямар нэгэн тийм онц ноцтой бэртэл гараагүйгээ тэгж юм. Би юм ах бодын хохирол амсаагүй ч гэсэн баг насан туршдаа ерөнхийдөө тийм ментал буюу сэтгэл зүйн травма авсан гэж би бол бодож байна. Тэгэд энэ хүмүүс бол дахиж хизээч галзуу уулганд суухгүй байх гэж би бодож байна. Яг тэгвэл зөв зүгээр ах гэж бодоод найцсан юм чинь гинэд эвдэрхүүл угаасаад насан туршдаа нэг тийм итгэлийн trust issue-тэй болно шүү дээ. За энэ явдлаас хойш энэ тоглоомыг бэхэлж байсан трос нь 2 байснаас бүр 6 ширхэг болж хувирсан юм байлээ. Тэгэд үүнээс хойш яг тиймэрхүү асуудал ерөөсөө дахиж гараагүй. Яг нэг ганцудаа тог тасарсныг хийж тооцох юм бол тог тасвар муухай юмтай ингээл эргэжсэн чинь гин зүгээр ингээл зогсчдөг. Тэгээд агаар дээр ингээд одоо хизээ тог ирэх юм мэдгүй ингээл зүгээр зогсоод иждэг. За дараагийн дөх. 2021 оны Мичиганд болж буй нэгэн фестивалд бас нэгэн хүүхдийн тоглоом дээр асуудал гарсан байт юм а. Тодорхойлбол тойрог гэдэг тоглоом буюу нар зов иргэдэг нэг игнээ зэрэгцэж суудаг тоглоомонд нэг асуудал гарсан байт юм а. Газар бэхлэгдсэн байсан суурь нь газраас хөндийрж тоглоом арагш урагш савж эхэлсэн. Тэгээд яг арагшаах унахад дөгсөн. Азар хажуугаар явж исэн нэг ах үгээс анзаарангуудаа очиод тэр тоглоомыг унгаахгүй тул дурдаас нь ингэж барьж ихэлсэн. Тэгээд ашгүй өөр хүмүүс ирээд бас цог тусалсан байдаг. Азар болж тэр тоглоом ерөөсөө норж унаагүй юуж болоогүй. Someone's getting fired. Dude, I'm like shaking. Тэр урагшаагаас савж унахад бол нэлийн эвгүй зүйл болох байсан бах. Дээрээс чинь төмөр дараад ингээд унаан та нар бяцлагдана. Илүү амар ноцтой асуудал болохоос бас ингээд хүмүүс бие биендээ хайртай болж тараад те гой бие биендээ тусалсан байна. Сайн байцсан угаас намайг Түмэ гэдэг энийг Тэмэ гэдэг. Тэгээд би энэ чаналын үүсгэн байгуулагч буюу ерөнхий продюсер нөхгүй. Тэгээд ингээд энэ залуучуудаар бичлэгээ эдитэлдэг. Энэ надад цалин амар бага өгдөг заа юу. Чи юу хуцаа. Тэгэхээр та бүхэн лайк болон subscribe яг гэдэг юм чи дугойч яг гэдэг. Оо тэр та бүхэн лайк болон subscribe дарах юм бол битүүр илүү их урамжлна гэсэн үг байхгүй. Ялангуяа энэ гай урамжснаар илүү их бичлэг хийхгүй бол энэ айгүй ойр залхуураад бичлэг эдитлэхгүй байгаа байхгүй. Та нарыг лайк болон subscribe дарах юм бол энэ гай илүү их бичлэг хийнд илүү их бичлэг хийх юм бол илүү их бичлэг гарна, илүү их бичлэг гарах юм бол та бүхэн аз жаргалтай гэсэн үг. За одооноос ярьж эхлэх гэж байгаа түүхнүүдэд ерөнхийдөө бэртэл гимтэлнүүд яригдж эхлэгч байна. Тийм. Тэгээд ингээд дараачийн спотлог хэдүүлээ ирсэн байна. Америкт Dexter гэдэг тоглоомн дээр Introducing Top Thrill Dragster. Launch 0 to 120 miles per hour in less than 4 seconds. Free fall, break, stop. Go ahead. Take a second to scream.
тухайн үедээ бүр дэлхийн хамгийн хурдан галзуу хулгайнуудын нэг гэж тооцогддог байсан энэхүү галзуу хулгай 193 км/цагийн хурдтай хурдалж чаддаг. Тэгэхээр төсөөлөл үстэй ингээд хурдны замдаар 200 км/т явах ямар амар үлээ. Тэгээд нэг галзуу хулган дээр ингээд ийм салхины эсрэг ингээд сөрөө ингээд явж ингээд боддоо. За энэхүү галзуу хулгай яадаг вэ гэхээр маш аимшигтай өндөрт гарч одоо тэрнээсээ бүр ингээд free fall хийдэг ийм галзуу хулгай юм байна. Зүгээр зургийг харалтай. What the fuck. За уг галзуу хулгайнаас болж бэртсэн нэг 44 настай эмэгтэй байдаг юм билээ. Rachel Halls гэх эмэгтэй нь галзуу хулгайн дээрх зорчигч биш харин зүгээр л оочрлол зогсож байсан эмэгтэй болж таардаг. Тэгээ бүр ингээд гимцэн үнэн ингээд дээр нь суусан хүн биш хажууд нь зогсож исэн байгаа байхгүй. Маш том юм төмөрний хэсэг заяа бүр ингээд эрэгтэй хүний ингээд гарны хэмжээтэй юм амар том юм төмөр нисээд тэр эмэгтэй хүний толгоор нь бүр ингээд нисж орж ирсэн гэдэг ч юм заяа. Зөв нэг жижигхэн ганц шүрүүп сайн бэхлэгдээгүй улмаас одоо тэр хэсэг нь ингээд тасраад шидэгдээ тэр эмэгтэйг толгойг онсон байна. Толгоондоо маш амар онц ноцтой травма авж байгаа. Гэхдээ аз болж амьд гэвч насан туршдаа эмнэлгээс харьяат буюу ингээд өөрийн тусламжтай өөрөө бие дааж амьдрах чадамжгүй болсон учраас Oak Park-ыг шүүх хуралд өгснөөр бүр 10 сая $10 авсан байдаг юм байна. Зөв надад энэ түүхийн хамгийн харамсалтай хэсэг ингээд тэгэхээр нөгөө яг тэр эмэгтэй хүн зорчигч биш. Зөвөр л ингээд оочрлоо танд төсөөлөд үзэлт ингээд амар удаан халуунд оочрлоо бол ингээд дэлхийн хамгийн гоё хурдан галзуу хулгайнуудын нэг дээр нь суух хийсэн ингээд тэр хүн ингээд зүгээр зогсож исэн. Тэгсэн чинь гинний төмөр хурж ирээд гай болоод ингээд насан туршдаа ингээд тархины асуудалтай юм цаажилттай болж ингээд төсөөлөд үзсэн. Наад тэр нь бол зүгээр үнэхээр аимшигтай санагдаж байна. Тэгээд гол нь 18 жил тасралтгүй ажиллаж ийж шалгалт шүүлэг гэдэг юм ерөөсөө хийгдэг үү гэдэг хэсэг одоо аюулгүй байдлын ингэж бүр тэр чигт ингэж ажилладаг бол тэрийн ерөөсөө гайгүй гэд өнгөрөөд байсан болж таарсан. 18 жил ажилласны эцэст одоо тэр инцидентээс болоод Oak Park-ыг тэр чигтэнд хааж байсан юм байлээ. Маш харамсалтай хэрэг байна. Son of the Beast гэгч нэртэй галзуу хулгай нь дэлхийн хамгийн анхны бас цорын ганц тэр чигтээ мотор хийгдсэн галзуу хулгай юм байлээ. Мотор хийгдсэн галзуу хулгай гэвэл би бол надад суумааргүй санагдаж байна. Тэр бол надад тийм сэвтэй санагдаад их ягаад ч юм. Та нар суух байсан уу? Коммунист төрүүлдэг. Галзуу хулгайны хамгийн өндөр цэг нь 66 м буюу хамгийн хурдандаа 123 км/цагийн хурдтай давхиж чаддаг ийм галзуу хулгай байна. Энэхүү галзуу хулгайны бүр ингээд гол онцлог болсон хэсэг нь тойрог гэдэг чинь заяа. За манай Монголынхтай адилхан нэг юм тойрогтой. Гэхдээ гол юм нь болохоор тэр хийцэн мод төмрөөр хийгдсэн тийм тойрог биш. Мотор баригдсан тийм тойрог байдаг байхгүй. За тэгээд тэр нь гол асуудал болсон. За эхний тохиолдол нь болохоор 2006 онд болж исэн байлээ. Тэгээд яасан бэ гэсэн чинь яг тойрог дээр нэг модны хэсэг дээр цуурал үүссэн байсан. Үүний улмаас хүмүүсийг гинэт маш хүчтэй дөргсөн байдаг. Тэрнээс болоод 27 хүн хөнгөн хүзүүний бэртэл авсан. 3 хүний хүзүү тэгээд нурууны ясанд бүр нэлээд эвгүй байдалтай болж исэн байлээ. Эмнэлэгт 4-5 сар хэвтэх шаардлагатай бүр болж исэн байлээ. Ягаад ч юм тэрний дараа ингээд за ер нь ингээд модын юм чинь энэ ингээд нэг тийм эвгүй юм байна гэсэн бодол байхгүй. Ирээдүйд илүү юм амар болзошгүй асуудал гарч магадгүй гэж ингээд бодоо зүгээр тэрийг тэр чигт хаахгүй мань хэд тэр тойргоо дахин нэг удаа өгсөрхаар шийдсэн. 2009 он дараагийн хэрэг нь гарсан юм байлээ. Тэгээд яасан гэсэн чинь нөгөө тойрог дээр нь хэд хүчтэй юм уу хурдан байснаасаа болоод нэг эмэгтэй тархиндаа хөнгөн байдлаар юм бүр сарвсан байдаг. Тэгээд тэрнээс хойш ерөнхийдөө л энэхүү галзуу хулгайны нэг тийм галзуу хулгайны тийм стандартанд ерөөсөө нийцэхгүй юм байна гэж бодоод хэдэн жилийн дараа уг галзуу хулгайны бүр ингээд тэр чигт нураасан байдаг юм байлээ. Угаас яаж ч утсан миний хувьд мод гэдэг ихлээр тэр чинь амар тийм богино настай галзуу хулгай байгаад байгаа байхгүй. Тэр чинь мод чинь яаж тийм сайн мод байсан тэр чинь норн хатна. Би зүгээр модон жорлонт л орно гэхээс модон галзуу хулгай дээр бол хийжээс байхгүй. За одоо мандаа хилээд өчтөх үү? Яадаг сулаанд ороод яаж ус хоожод байгаа юм бэ? Анда гуужд хэлчихэлтэй. Хэлэхгүй. Анда хэлжээч дээ. За мандаа хэлчих юм бол би чам бүр бүтэн хайрцаг хүн дааг анда. Наадах чи баримт байна уу? Баримт байсан баха. Бага. За тэгвэл баримттай надад зүгч. Хэлхээстэй драатай. Чи одоо дэлгүүрээс Timbark авна штэ. Тэнгүү Timbark авсан баримтаа Timbark цэгмэн сайтаар бүртгүүлээд бүр сар бүр iPhone, MacBook, gaming PC, скутер, дуу гэх мэт бүр ингээд амар гой шагналуудын хазтан болох боломжтой юм билээ. Тэгэхээр одоо 6 сараас эхлээд 12 сар хүртэл сар болгон маш гой шагналуудын эзэн болох боломжтой юм байна анда. Энд чинь шүү дээ. Ой заана тэгвэл наа баримтаа чи би аваад ганц удаа бүртгүүлчихсэн. Үгүй чи өгчүүд юу яриад. Чи ямар найз хүн бэ чи уц хожичоо үсттэй. Үгүй яах гэдэг юм бэ. Dueling Dragons. За бас нэг Америкт болж исэн түүх маш зөвүүн харагддаг бас маш их хэмжээний адреналин ялгаруулдаг энэхүү галзуу хулгайныг өрсөлдөж буй луунууд гэдэг нэрээр нэрлсэн юм байна лээ. За яагаад гэвэл энэхүү хоёр галзуу хулгайнууд хоёр тусдаа юм замтай гэдэг гэсэн хоёр тусдаа группийн хүмүүст нэгэн зэрэг юм хоёр замаар шууд зэрэг ингэж яваад нэг цэг дээр цуг огтлцдаг гэдэг гэсэн үг. За яг тэр хэсгийг яг Dueling Dragons гэж нэрлэдэг байгаа. Гол нь яг ингэж огтлцож байхдаа бүр ингээ би тэгээ амар ойрхон зөрдөг. Бүр 1 см-ийн зайтай шахуу баг ингээ зөрдөг заяа. Тэгээд яг гол нь яг тэр асуудал нь гол нэг тэр асуудал нь маш том асуудал болсон. Юу гэж байна? Тэр асуудал нь том асуудал болсон. Тэр асуудал нь тэр нь асуудал байсан гэж байна.
Яасан бэ гэдгсэн чинь нөгөө нэг эсрэг талд сууж байгаа группийн хүмүүсийн гарт нь байсан утасч байдаг юм уу? Арманд нь байсан зүгээр түлхүүрсгүй нэг жижиг тийм обжектууд ингээд бие биен лүг ингээд шидэгдэж ихэсэн тэнгүүд нөгөө хүмүүсийг онож бэртэж ихэсэн байдаг. Үүнээс болоод яг нэг залуугийн бүр ингээд нүдлүү нэг бүхэл бүтэн түлхүүрний оосор бүр амар хүчтэй ингээд очоод тэрнээсээ болоод мань хүн нүдгүү болсон юм байлээ. Яг нэг нүдгүү тэгээд үнэхээр маш харамсалтай хэрэг галзуулган дээр суугаа зүгээр нэг нүдгүү болно гэдэг чи үсэх мэт юм шүү дээ. Тэгээд 2017 онд уг галзуулганы тэр чигт нь хаасан байдаг. Одоо харин тэрний хооронд болохоор нэг Harry Potter-ийн themтэй нэг арай гайгүй галзуулганыг тавьсан байдаг юм байна. And the Thestrals, that clever and useful they are. За одоо тэгэхээр дараагийн ярих байгаа түүхтэнд ерөнхийдөө нэлээд ноцтой болж эхэлж байгаа. Тэгэхээр та бүхэн насан туршдаа галзуу хулганаас айдаг траумата болохыг хүсэх юм бол энэ хүү бичлэгийг үргэлжлүүлэн үзнэ. 2013 онд Texas-д байдаг Texas Giant гэдэг нэртэй галзуу хулганд бас ерөнхийдөө нэлээд бас өндөр галзуу хулгуудын нэг гэж тооцогддог. Бас нэлээд савлгаа ихтэй тэгээд экстрим гэж яригддаг юм байлээ л дээ. Тэгээд айгүй хүмүүс бас тийш очдог. За тэгээд яасан бэ гэдгсэн чинь Rosie Espraza гэх чим 52 настай эмэгтэй галзуу хулганы хамгийн өндөр цэгээс яг доошлох замдаа 23 метрийн өндрөөс гинт бэхлэгийн онгоогоос суудлаасаа нисэж унсан байдаг. Тэгээд хажууд байсан тоглоомны дээвэр дээр газарцсан байдаг. Тэгээд 23 метрээс унж байгаа. Тэр чинь бас ингээд зүгээр унж байгаа биш. Ингээд савлгаатай шууд ингээд шидэгдэж унж байгаа тийм хүн чинь яаж ламид байв гэжтэй. Харамсалтайгаар уг эмэгтэй тэр даруй таалалт өгсөн байдаг. Тэгээд дараа нь аюулгүй байдлын ирээд уг галзуу хулганы бүх юмыг ингээд детальчин шалгахад камерын шалгасан чинь яг тэр эмэгтэйгийн ингээд бүсэлсэн дээгүүр ингэсэн байсан нөгөө тийм барьдаг имийг шалгаагүй гэж таарсан заяа. Бусад бүх хүмүүсийг тэр ингээд 3 удаа ингэж дарж үзсэн уг эмэгтэйн дээр ягаад ч юм скиплсэн. Энэхүү аимшигт явдлаас хойш тэр парк дээрх тэр галзуу хулган дээр илүү их хамгаалтын бүс болон илүү нарийн хамгаалтуудаар тоногдсон байдаг. Очор зогсохоос өмнө бүр ингээд нэг ширхэг юм тусдаа санал тавьсан байдаг. Тэрэн дээр очиод ингээд ерөнхийдөө аюулгүй байдлаа шалгаад ямар юм гэдгийг өөрөө мэдрээд тэгээд очортой зогсоход хүргэсэн. Тэр нэг ширхэг сандлын түүхийг харамсалтай тэгээд хинж мэдэхгүй. Танараас өөр бас надаас өөр. Omaha Carnival 11 настай Elizabeth гэдэг охин King's Crown буюу зүгээр л ингэж эргэлддэг нэг тийм амар аюултай биш юм шиг санагддаг тийм тоглоомн дээр сууж л дээ. Урт ус нь эргэж байхдаа нэг юмд орооцолсноос болоод маш хүнд толгойн бэртэл авсан байдаг. Тэгэд мэдээж охин маш сандарж байгаа, орилж байгаа, тэр их өвдөлтийн дунд ингээд орилж байгаа. Тэгэд хажууд нь ингэж зогсож исэн бас нэг танихгүй эмэгтэй шууд очингуудаа тэр тоглоомыг өөрийнх нь гараар бүр ингээд цогсоосон байдаг. Тэгээд тэр охин лөө очиод шууд ингээд аргадаа тайвшруулах га тэгсэн чинь нөгөө охин болохоор миний гой ус хайччваа гэд өрсөн. It was still spinning. I had to stop it with my hands. I was like, you're going to be okay. And she's just like, where's my pretty hair? Тэр охтыг маш яралтай эмнэлгүүрээ авч явсан. Бүр цус шилжүүлэг хийсэн. Маш олон хагалгаанд орсон. Тэгээ бүр нүд зөхний хагалгаанд хүртэл орох шаардлагатай болж исэн байлээ. Тэгэхээр бүр ингээд ер нь толгоо нэг тэр жигтэй нэлээд амар гэмтэл авсан байгаа байхгүй. Тэгээд эмнэлэгт бүтэн жил хэвцсэний дараа эцэст нь ингээд гарч ирээд сургуультай явж чадхаар болсон байдаг. За тэгээд тэр охины толгооны зөвхөн нэг талаас нь л ус ургадаг болсон. Бус тэсгүүдээр нь ерөөс урахаа болсон. Насан туршдаа хиймэл ус зүүж явах шаардлагатай болсон байдаг. How do you feel in that? I feel how I was. You feel like you used to feel? Yeah, and I like it. Mom is overcome with emotion. Lulu feels like her old self. The brave girl sure is ready for a new school year to start. Ер нь ихтэй нэг тийм анхаарал байдаг юм лээ. Ямар ч тийм иргэдэг төрлийн галзуу хулган дээр суугаас өмнө заавал үсээ боож байгаарэ гэдэг юм лээ. Оренбургт 2023 онд нэгэн паркд Гинж гэдэг тоглоом дээр гарсан нэг юм шиг түүхийн талаар ярилцъя л да. За Гинж гэдэг тоглоом нь манай парк дээр хүртэл байдаг тийм манай Монголын парк дээр. Би хөвдөө тэр тоглоомд бүр ингээд амар дуртай. Намайг ингээд нэг хүн ингээд савлуулад ингээд ирүүлж байгаа юм шиг санагддаг. Тэгээд айгу гоё байдаг. За тэгээд тэрэн дээр нэгэн ноцтой явдал гарсан байдаг. Тодорхойлбол зөв зүгээр ажиллаж байсан тоглоом гинэд энгийн эргэлтийн хурдаасаа бүр илүү хурдан эргэх болсон ба эцэст нь тэр чихтэй зүгээр л газар норж унсан байдаг. 23 хүн ноцтой бэртэл авсан байдаг. Тэгээд мэдээж энэ 23 хүний ихэнх буюу 22 нь хүүхэд байж таарсан байдаг. Энэ хүүхдүүд нь маш хүнд бэртэл авсан хэдий ч азар амьд үлдсэн байдаг. Харин энэ хүүд сорын ганц тэр тоглоомн дээр суусан 30 настай эмэгтэй тарин аз тохиогоогүй. Нүүрний маш олон мэс засалд орох шаардлагатай болсон. Тархины маш гүн травма авсан. Сэтгцэд нь тэр нөлөөлсөн. За би жаргахтай би нэг юм хэлэхгүй болохгүй. Яг хин жоохон хүүхдийн тоглоомн дээр ийм дуу тавьж тэр тоглоомыг эргүүлдэг байна. За иймэрхүү тохиолдол гарангуй шууд аюулгүй байдлын тэр даруй эренгүүдэд тэр тоглоомыг тэр чигтэн шууд аждаг. За ямар асуудал байсан бэ гэдгийг шууд ингээд харсан чинь тэр тоглоом нь 18 жил ердөөсөө ганц ч удаа шалгалж хүлээ явуулаагүй яаж нэж гэдгийг нь ерөөсө харж үзээгүй байдаг. 18 жил зүг ингээд тасралтгүй зүгээр эргэсэн юм тоглоом байдаг байсан.
Ийхүү бид нэр дараагийн левелд орж байна. Одоогийн ярих түүхнүүд ерөнхийдөө нэлээд бие арзаалгадаг, эвгүүтгүүлдэг. Мянгасан 1974 онд America's Sing буюу Disneyland-ийн дуу хөгжмийн хэсэг болох Америкийн түүхийг өрнөсөн олон цаг үеийн түүхийг хүүхдүүдэд соён гэрүүлэх үүднээс хийгдсэн юм тайзан хөдөлдөг юм иргэдэг юм заал шинээр нэгдэж л дээ. Энэхүү зааланд оператороор ажиллаж байсан 18 настай охин эргэж буй тайз болгон дээр үүрнэх түүхийг хүмүүс тайлбарлах зорилготой зүгээр ажиллаа хийгээд зогсож байсан байж таардаг. Мэдээж дөнгөж нэгдсэн газар болохоор тохиолдож магадгүй аюулуудыг ерөөсөө хүмүүс нь тооцож үзээгүй анхааруулаагүй байж таарсан. Яасан бэ гэдгсэн чинь нэг тайзнууд бүгдээрээ ийм давхаргаараа ингэж иргэдэг байж таарсан. Тэнгүү тэр яг давхаргын яг дундах тэр зайнд нь ямар ч тийм хамгаалалт байхгүй байсан байж таарсан. Тэр 18 настай охин яг тэр завсарт нь гацаж таарад зүг төсөөлөд үстэй. Тэр тайз бол иргэдгээрээ иргэн ерөөсөө тгий зогсохгүй. Тэр охины орилж байгааг бүр ингээд хинч сонсоогүй гэдэг ч байгаа юм. Хизээ тэр охиныг олсон бэ гэдгсэн чинь тайзны шоу тэр жигтэй өндөрсний дараа тэр охиныг олсон байдаг. За тэгээ мэдээж тэр охин аль хэдийн амьсгал хураасан байсан. Ямар ч тусламж авах болцоогүй байсан. Бүр ингээд үнэхээр харахын аргагүй болсон байсан. Тэгээ нэг ийм аимшигтай явдал гарчаад байгаа чинь зохион байгуулагч нар нь одоо тэр аюулгүй байдлыг хангаад тэр тайз майзанд нэг арай өөр нэг шинэ юм нэмээд ч гэдэг юм уу. Илүү аюулгүй болгодог ч юм уу. Ерөөсөө тэгээгүй. Яагаад ч юм ингээд дөнгөж нээжсэн шинээр нээжсэн тэгээд хамаг мөнгө өрцсөн байсан юм. Яасын тэгэл ерөөсөө бүгдээрээ чимээг өнгөрөөл харамсалтай юм илэрхийлээл тайз иргэдгээрээ иргсэн шинэ оператор гарч ирсэн. Тэгэл зүгээр нэг тийм аимшигтай хүний амиар хүмүүсийг анхааруулсан байдаг. Үнэхээр харамсалтай. Тэгээд зүгээр тэр охин ингээд зүгээр л нэг 100 сургуулаа төгсчөөд их сургуульд юм уу коллежд орохын өмнө ганц зунжингаа гоё ажилч хийтэй гэж бодвол орсон байгаа шүү дээ. Тэгэл нэг өдөр мэдхэд ингээд байхгүй болсон байдаг гэдэг бол нэрээ үнэхээр харамсалтай. Orlando Free Fall буюу Орлан мужид байрладаг 2021 онд нээлттэй хийсэн 132 метрийн өндөртэй дээшилж байгаад бүр огцом доошлохтой 123 км/цагийн хурдтай болж чаддаг. Энэхүү чөлөөт уналтын тоглоом дээр гарсан маш эвгүй явдал ярих гэж байна. Тэгээ уг тоглоомод тухайн үед бол нэлээд амар хайп авч ирсэн байлээ. Энэ тоглоомын дээр би бол сууж исэн заяагтай. Энэ Орландын мужид нь бол биш. Би яг Шведэд явж байхдаа яг нэг паркт очсон чинь бүр нэлээд дээшээ гарч ягаад бүр ингээд самтлан шууд доошоо ингэнгүүтээ ингээд нүрээр шууд ингээд газар харахад ингээд хүрдэг заяа. Тэгж ягаад шууд доошоо ингээд унцдаг. Oh my god guys, миний амьдралдаа мэдэрч ирсэн хамгийн эвгүй мэдрэмж байсан тэхүү. За тэгэхээр 2020 оны 1-нд зуны орой 11 цаг тохиолдсон явдал гэж байна. За Tyre Sampson буюу ердөө 14 настай байсан энэ хүү залуу нь зуныхаа амралтаараа хөл бөмбөгийн багтаагаад цуг Орландо руу явж ингээд аялсан юм байна л да. Найзуудтайгаа гоё ингээд паркд орё гэж явсан юм байна л да. За тэрээр 188 см өндөртэй бөгөөд 144 км жинтэй юм байна. Хэдий уг тоглооны зөвшөөрөгдсөн дээд лимит нь болохоор 130 кг гэж хэлсэн ч ягаад ч юм уг тоглоомыг хариуцсан хүн нь ерөөсөө анхаарал хандуулаагүй суулгасан юм байна. Тэгээд мэдээж тоглоом эхлэхээс өмнө хариуцагч тоглоом дээр суусан бүх хүмүүсийг ингээд нэг дабл чек хийдэг шүү дээ. Бэхлэгийн сайн орсон байна уу? Сайн доош нэгж дарж өгөөд ингээд зүгээр байна уу те. За манай тэр залуугийн бэхлэгийг бүр ерөөсөө шалгаагүй байж таардаг. Тэр шалгахын орон зүгээр наа нэг эмгтээтэй ингээд яриад зогсож байгааг бид ингээд бичлэгнээс нь харж байгаа байхгүй. Уг галзуу хулган хамгийн дээд зэгтээ очиод огцом доошлох хույд гинэт Тайроны бэхлэгийг нээгдсэн байдаг. Тэгээд Тайронд 30 метрийн өндөрөөс зүгээр л газар нам унсан байдаг. Түүнд анхны тусламжийг хүргэх хичээсэн ч түүний одоо гэмтэл нь одоо хитрхи ноцтой байсан улмаас маш харамсалтайгаар газар дээр нас орсон байдаг. Энэ бичлэгийг харах юм бол ер нь энэ залуугийн бэхлэгээ бүр ингэж гүйцэд ерөөсө хаагдаагүй байгаа байхгүй. Тэгээ бараг онголттой байснаас баг ялгаагүй бөгөөд энэ хүнийг дээшээ гаргах бүр ингэ ёсгүй байсан гэсэн үг. Мэдээж түүний гэр бүл нь шууд шүүхэд хандсан. Тэгээд уг парк нь түүний гэр бүл тохирлыг нь барагдуулах үүднээс 310 сая $300 өгсөн байдаг. Хүүгээ алдсан гэр бүл хэр хэмжээний мөнгө өгсөн ч сэтгэл зүйн тохирлыг ямар ч хэмжээний мөнгө мэдээж ингээд барагдуулахгүй тийм үү. Энэхүү асуудлаас болж уг галзуулуудыг бүр ингээд маргааш тэр даруй шууд буулгасан байдаг. Тэгээд дахиж хизээч тэр галзуулган босоогүй, ухсрагдаагүй, хинж дээр нь суугаагүй. Одоо бол хэдүүлээ айсбергийнхаа хамгийн доор нь байна.
За Канадад байдаг Mindbender гэдэг галзуу хулгантай холбоотой юм түүхнэлээр ярих чинь 1985 онд нэгдэж байсан. Тэгээ тухайн үед улсдаа хамгийн экстрим 3 тойрогт хэмээх одоо галзуу хулганд суухын тулд хэдэн зуун хүн оожил зогсдог байсан юм байна. Тэгээ нэг өдөр уг галзуу хулганыг одоо хариуцсан ажилтан тэр галзуу хулган дээр ингээ нэг сонин чимээ сонсон гэдэг нэг юм гах ирж байгаа. Ер нь амар тийм эвгүй. Тэгээ шууд тэр дориудаа онцгой байдлынхныг аюулгүй байдлынхныг дуудангуудаа шалгалж хүлг ингээ хийгээд нэг галзуу хулган нэг сонин байгаад байна гэдгийгсэн. Тэгээд дээр нь хүн суулгахгүй шууд ингээ дангаар нь ингээ нэг раунд нэгэд явуулаад үдсэн байдаг. За тэгээд ямар ч онцлостой юм сонсогдоогүй, мэдрэгдээгүй. Тиймээс үйл ажиллагаа үргэлжлүүлээ өрнөсөн байдаг. Түн удалгүй аюулгүй байдлын ажилтан дахиад нэг удаа бүрхтээ илүү чанга тэгээд илүү эвгүй чимээ сонссон байдаг. Тэгээд аюулгүй байдлынхан дахин нэг хандаа дахиад хөнгүү нэг удаа явуулаад үдсэн боловч дахиад ямар ч дуу чимээ сонсогдохгүй байсан юм. Угаасаа мэдээч тэ тэгээд дээр нь хүн суухгүй байхлаар чи ингээд нэг тийм ирж байгаа даралт тэр прешэр арай багсан шүү дээ. Тэгэхээр чин тэр чимээ чин гарахгүй байх магадлал шүү дээ. Ягаад тэр тоож үзээгүй юм бол the fuck. За тэгээд буцаад л зүгээр хүмүүсээ суулгаад уг галзуу хулгана дахин нэг раунд явахаар болсон. За тэгээд юу болсон бэ гэдгийгсэн чинь уг дөрвөн ширхэг богооны хамгийн сүүлчийн буюу арын богооны дугуйнууд нь тэр жигтэй замнаасаа салаад зүгээр урдах богоонороо одоо ингээд чирэгдэх болсон байдаг. Тэгээд одоо хамгийн ардах тэрэг чинь ингээд зүүн баруун савлангууд уртлын 3 тэргэндээ ингээд нөлөөлнө шүү дээ. Ингээд тэр жигтэй галзуу хулган чинь ингээд найхаж савлана шүү дээ. Энээс болоод сүүлийн богоон чирэгдэж явж байснаас сүүлдээ бүр зүгээр урдах богоонуудаас бүр тэр жигтэй салаад газар шидэгдсэн байдаг. Үүнээс болоод хүндийн жинэн зөрөөд сүүлийн тойрог дээр одоо уг галзуу хулгана нь одоо хурд юм эсвэл одоо ирчээ алдаад замнаасаа бүр ингээд тэр жигтэй бас салаад урд байсан ингээд бетонон хан руу очиж мөргөөд нам цоссон байдیں۔ За үүнээс болж шидэгдсэн сүүлийн тэрэгний зорчигчдээ одоо 4-өөс 3 нь тэр даруйда газар дээрээ ингээд амьсгалуурсан байдаг. За нэг нь амьд үлдсэн хидэж одоо насан туршдаа хөгжлийн бэрхшээлтэй болсон байдаг. Үлдсэн бүх зорчигчд болохоор нуруу хүзүүний маш ноцтой бэртэл авсан байдаг. Тэгээд талгалт хийгээд үтсэн чинь ерөнхийдөө галзуу хулганы бүх тэрэгнүүд нь замтай холбогддог хамгийн чухал тэр болтнуудыг нь ерөөсө холбоогүй байсан байж таардаг. Тэгээд ийм асуудлууд үүсчихэд байхад энэ газар тэр даруйд нь ерөөсө хаах байтал хаагаагүй гэж байгаа юм. Тэрнийхээ хооронд харин бүх тэрэгнүүдийн тэр чигтэн солиод бэхэлгээнүүдийн улам чанартай болгоод илүү их дугуйнууд нэмээд тэгээд улам одоо ингэж чанаржуулж байгаа тэр галзуу хулганыг үргэлжлүүлээд ашиглалтанд оруулсан байдаг. Нэг тийм юм болж исэн явдалтай тийм галзуу хулган бол би бол амьдралдаа хизээч суухгүй заяа бүр хизээч. Хамгийн сүүлчийн түүх Канкари пендулум дэлхийд даяар ердөө 5-6хан ширхэг байдаг одоо галзуу хулганы төрөл юм байна. 30 хүний багтаамжтай бөгөөд одоо иргэнгээ ингэж савладаг энэ хүү галзуу хулгана нь үүн дээр суусан хүмүүсийн дотрыг маш их муухай оргиулдаг. Тэгээд хоол идснийхаа дараа ерөөсөө суугаа дими гэж айгүй хүмүүс ярьдаг юм байлээ. За 2018 оны 100 энэтхэг улсын паркт байх энэ галзуу хулгана нь өөрийнхөө хамгийн өндөр зэгтээ хүрэх мөчөд маш эвгүй гахрах чимээ гаргасан байдаг. Тэр чимээнээс яг 3 секундын дараа тэр савлуур тэр чихтэй газар нурсан байдаг. Үүнийг хараад зогсож исэн одоо бүх хүмүүс шоконд автаад те юу басныг одоо ойлгох гэж хичээж зогсно. Хэдэн хормын дараа ойр тойрных нь хүмүүс очиж одоо бэрцэн хүмүүс тусалж тоглоомонд гацсан туслах боломжтой хүмүүст нь одоо ингээд туслахыг хичээсэн байдаг. Тэгээд мэдээж уналтаас болж ихэнх суудлын одоо бүслэхэнүүд нь тиймч амархан онгойлох ингээд боломжгүй болсон байдаг. Ингээд тэр чин дэлийж мөрийгаад ингээд гацсан байгаад байгаа шүү дээ. Хэдэн хормын дараа имлэг ирж одоо хүмүүст яаралтай тусламж хүргэсэн байдаг. Уг асуудлаас болж ихтэй нийт 27 хүн маш хүнд бэртэж одоо бүр зарим нэг нь бүр насан туршдаа юм хэвтрийн байдалд орж харамсалтайгаар 24 настай нэг эрэгтэй болон 22 настай эмэгтэй газар дээр нас орсон байдаг. Одоо тэгээд энэхүү явдлаас болж мэдээж бас ингээл аюулгүй байдлын хэрэгэл нөгөө нэг хийдэг судалгаануудаа хийж байгаа шүү дээ. Тэгээд яагаад ийм зүйл болсон? Тоглоомын суур бэхэлгээ болох одоо хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг хэсгүүдийг ерөөсө 20 жилийн турш ганц ч удаа солиогүй, тослоогүй, шагааж хараагүй, хайхраагүй болж таарсан. Тэгээд уг асуудлыг хариуцах хэрэгтэй байсан 6 хүнд ял оноосон байдаг. За тэгээд Iceberg Stories-ийн маань хамгийн ихний дугаар маань энэ хүрээд өндөрлөж байна. Та бүхэн таалагдсан бол хамгийн гол нь лайк, subscribe комент бичих надад ингээд амар чухал байхгүй. Тэгээд та нар тэгснээр илүү их урамжих байхгүй. Тэгээд би илүү их урамжих юм бол бүр ингээд илүү гоё удаан бичлэгнүүд, илүү хурдан бичлэгнүүд, илүү гоё чанартай бичлэгнүүд хийх болохоор 10 секундын дотор лайка дараад subscribe дараа комент бичих. Та бүхэнд хамгийн сонирхолтой түүх нь аль байсан бэ? Комент дээрүүлээрэй. Энэхүү series маань илүү чанартай болно. Улам олон түүхүүдийг ярьж та нарыг гайхшруулах болно. Хэдүүлээ дараачихаа аимшигт Iceberg Stories дугаар дээр уулзцгаая.